Батэрдэн гишүүний микрофон. Батэрдэн гишүүний. За баярлалаа. Дэгийн тухай хуулийн 35-14-ийн зүйл залтыг үндэслээд бас татгалзсан шалтгаан айлхын шаардлагатай болов гэж бодож байгаа. Бид нэр энэ Монгол Улсын шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний засгийн газрын тохируулагч агентлаг гэсэн хэсэгт хүнсний хяналт зохицуулалтын газар гэж нэмсэх вэ гэдэг улсын хурлын тогтоолын асуудал явж байгаа. Бид нар ингэж болохгүй гэдгийг бас улсын хурлын гишүүдтэй хэлмээр байна. Манай хууль санаачлагчд бас энэ хэсгээ татаад авчаасаа. Яг энэ жишг чи юу шүү. Төрийн эмнэлтийн тухай хууль өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Өнөөдөр төрийн өмчт маш олон газруудыг татан буулгах асуудал засгийн газар дээр явагдаж байгаа. Өнөөдөр засгийн газар дээр тохируулагч агентлаг шүү. Энэ хэрэгжүүлэгч биш. Засгийн газрын тохируулагч агентлаг. Бодлого гаргана гэсэн үг. Байгаль орчны яам энийг оруулж ирнэ. Эрүүл мэндийн яам энийг оруулж ирнэ. Бүх яам ийм байдлаар буцаагаад агентлагуудтай болно. Энийг бид нэр төсөв батлагдахаас өмнө орж амжих юм. Тэгээ ингээд улсын хурлаар ороод батлагчлаа гэж бодъё. Төсөв санхүүгийн асуудал яаж шийдэгдэх юм? Байр савныхын асуудал яаж шийдэгдэх юм? Дахиад хэдэн үнэтэй байх? 20 үнэтэй байх юм уу? Улс орон даяар гээд 600 үнэтэй байх юм уу? Энэ болохгүй шүү дээ. Энэ болохгүй. Тэгээ бүр тохируулагч агентлагийн түвшинд оруулж ирж байгаа асуудал байж болохгүй. Тэгснээс улсын хурлын гишүүд хэдүүлээ нийлж хагаад үнэхээр асуудал залгардаад байгаа бол тэр салбарын хяналтуудыг бүгдийг буцаагааж татаж аваад мэргэжлийн хяналтын байгууллагыг буцаагаад байгуулцгаая. Үнэхээр асуудал болохгүй бол. Харин хуулиар дамжуулаад хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжуулаад агентлаг байгуулах тухай асуудал төрийн эмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа энэ цаг хугацаанд төр данхаачлаа гэдэг ард түмэн чинь өнөөдөр гудамжинд орилж байгаа энэ цаг хугацаанд төсөвчин хэдэн их найдаараа хэлж байгаа ард түмний амьдрал сайжрахгүй байгаа энэ цаг хугацаанд төр нэмж агентлаг байгуулж болохгүй. Болохгүй. Би энэ дээр маш хатуу байр суурьтай байна. Тийм учраас би татгалцсан. Хууль санаачлагч яг энэ хэсгээ татаад авчаач гэдгийг би хүсэж байна. Явцын дунд. Баярлалаа.